За сайн уу? Залбирлын 5 дахь өдөр буулгаж бич. Тэмдэглэж ав. Write it down. Илчлэлийг бичиж ав. Уншигч нь гүйж явахдаа ч ойлгож болохоор тодорхой бич. Хабакук 2:2. Бурхан бичигдсэн зүйлийг л урагшлуулдаг. Залбирлын сэдвээ барин Бурханы өмнө залбирах бүрт өгөгдөх чиглэл илчлэлүүдийг бичиж, тусгаж, хунгааж, тогтоож ав. За энэ бол 5 дахь өдрийн байлаа. За хэрвээ хүсвэл чааш нь үргэлжлүүлэн сонсоорой. Надад цөөхөн тооны нэг хэдэн хэлдэг үг байдаг. За тэдгээрийн нэг нь бол богино харандаа бол урт санах хойноос ч илүү урт юм аа гэсэн үг юм. За тиймдээч би залбирлын журналыг хөтлж явдаг. За Библийн хажууд байх миний залбирлын дэвтэр маань бүр миний хувьд бол маш үнэтэй зүйл. Дэвтэр хөтлснөөр асуудлуудыгаа боловсруулж процесс хийж ямар асуудал байна вэ гэдгийг олж харахад мөн Бурханаас ирсэн тэр залбирлыг мань сонсож хариулж авсан хариултуудыг олж харж бичгэд тэдгээрийн бичвэрүүд түүхийг рекордыг нь харах. Ингэснээрээ зарим үед бид залбирлын хариу нь ирсэн байх үед ч гэсэн мартцсан байдаг. Бурханд талархлаа бас орхигдуулсан юм тохиолдлууд бас байдаг. Залбирлын дэвтэртэй байх гэдэг бол үнэхээр залбирал маань чанартай, үр дүнтэй болгоод маш их нөлөөллийг өгдөг. Энэ нь дан ганц залбирал хийх, дан ганц бясалгал хийх, дан ганц мацаг барих гэх мэт эдгээр зүйлтэй бас харьцуулшгүй их давуу талыг олгож өгдөг байгаа хамтдаа хийх юм бол мөн үүнтэй яг адилхан байдлаар Бурхан Хабакук номон дээр write down the revelation гэж хэлсэн байдаг. Илчлэлийг бичиж ав. Гүйж яваа нэг нь уншиж ойлгож чадахгүй хэмжээний хэр бич гэж бичсэн байдаг гэж тушаасан байдаг. Яагаад юм бол гэвэл бид хэвчлэн мартах ёстой зүйлийг мартахгүй санаад байдаг хэрнээ. Санах ёстой зүйлийг мартчихад байдаг. За энэ жилийн хувьд бол би залбирлын дэвтрээ хаач явсан үртэйгээ хамт авч явах жил болгосон. Уулзалттай байсан ч гэсэн би өөрийнхөө залбирлын дэвтэр дээрээ бичнэ. Ингэснээрээ дараа нь тэр талаараа бас залбирах, тухайн уулзалт дээр яригдсан зүйл маань бүтэмжтэй болох боломжийг олгож өгдөг. Би хэн нэгэнтэй ярьж байх үедээ, яриаг нь сонсож байх үедээ ч гэсэн тэмдэглэлүүд бичиж авч буулгадаг. Ингэснээрээ тухайн тэмдэглэлийг би залбирлын үе дээрээ бас процесс хийж, боловсруулж, тунгаах боломжийг олж авдаг. Тэгээ мэдээж би өөрийнхөө залбирлын дэвтрээ миний гар дор бэлэн байхад бэлэн байлгадаг. Би яг өнөөгийн нөхцөл байдлын талаар залбирдаг, өөрийнхөө болон ирээдүйн мөрөөдлийн талаар ч залбирдаг. Би өөрийнхөө хүүхдүүдийн зориулсан залбирлын жагсаалтч байгаа хүүхдүүдийн маань жагсаалт, нэрийн жагсаалт. Энэ байдал нь надад тогтмол залбирах, мөн стратегтэй залбирах юм боломжийг олгож өгдөг. Заримдаа би өөрийн тунгаасан, бясалгасан зүйлээ Библи дээрэж бичиж орхидог. Дараа нь нэг удаа залбирлын дэвтрээ нааш чааш эргүүлэх үедээ тэдгээрийг хардаг.
ингэснээрээ мөн дахин залбирах. Мөн залбирах ёстой зүйлсүүдээ би тухайн дэвтрийн хэсэг дээрээ байгаа зүйлээ ингэж дугуйлж, circle хийж, тэмдэглэж орхидог үний талаар залбирая. Залбирлын бичвэрүүд маань нэмэгдэх тусам миний залбирлын дэвтэр маань зузаардаг. Гэхдээ энэ бүхэн маань эргүүлээд би өөртөө авсан эрүүлүүдийг, мөн амжилтуудыг, гайхамшгуудыг, мөн түүнтэй холбоотой хийсэн залбирлуудыг, ийм эхлэлийг эргүүлэн тэнцэнээс олж авч чаддаг. Залбирлын дэвтрээ эргэж харах үедээ би миний залбирал болон Бурхны хариултыг өөр хооронд нь холболтуудыг ч гэсэн олж авч чаддаг. Тэгэхээр эдгээр холболтуудыг хийснээрээ энэ нь миний итгэлийг улам идэвхжүүлдэг. Яг л Бурхны итгэлтэй, итгэмжит байдлыг бүр ингээд уран зураг шиг надад миний нүдэн дээр гаргаж өгдөг. Эхлснээр circle maker гэдэг яг одоо энэ залбирлын маань 40 хоногийн номын дагуу үйлчлэлийн цуврал үйлчлэл эхэлсэн. Энэ үедээ би хүн болгоныг залбирлын дэвтэртээ байгаарай гэж ятгсан. Мөн тэр үеэр ч гэсэн маш олон хүмүүс энэ залбирлын дэвтэртээ байснараа энгийн зүгээр залбирлын нэг дэвтэртээ болсноороо ихэнх амьдрал нь өөрчлөгдөж байгааг олж харахад түүнийгээ хуваалцахад үнэхээр энэ хэрэгтэй, яхаа аргагүй надад хэрэгтэй болсон шиг бусад улсуудчсан хэрэгцээ байна, гарч ирж байна гэдгийг олж харах нь гайхамшигтай байлаа. Мөн яг энэ үеэрээ залбирлын дэвтэр хөтлснийхаа улмаас би залбирлын сэдвүүд маань тодорхой байх ёстой байдал болон залбирал тогтмол байх ёстой энэ чухлыг олж харсан. Би хөрхөн жижигхэн ийм хөгжилтэй байлгах талаас нь жижигхэн хөрхөн элементүүд гэсэн нэмдэг болсон. Явсаар залбирал маань бараг л гоё юм тоглоом наадгай үзэж байгаа юм шиг. Миний залбирлын хариуг Бурхан хэрхэн яаж хариулах бол гэдгийг тэсэж ядж хүлээдэг ийм нөхцөлд шилжсэн үнэхээр гайхалтай. Залбирлын журнал буюу дэвтрээ яг сэтгүүлч шиг хөтлөө. Нэгэн сүмийн цуглаан дээр нэгэн хүн гэрчлэлээ ярьсан. Залбирлын дэвтэртэй байхын гайхамшиг харуулсан тийм гэрчлэл байлаа. Тухайн гэрчлэлийг сонссны дараа залбирлын журналаа үнэхээр сэтгүүлч хүн шиг хөтлөх ёстой юм байна гэж бүрэн итгэсэн. Кемберлийн насных нь мөрөөдөл нь юу байсан гэж тэр бол улс төрийн хүрээлэлд орж тэнд ажиллах гэсэн ийм мөрөөдөлтэй байж. Түүний амьдрал тэр мөрөөдөл нь биелээ зогсохгүй бүр улсын хамгийн алдартай тэр гайхалтай улс төрийн тэр хүрээлэлд тэр ажилд орж чадсан. Гэхдээ бүхэл мөрөөдлийн адилхан тэр бүхэн маш их төвчээр, маш их залбирлыг шаардсан ийм мөрөөдөл байсан. Мэдээж Кимберли залбирлаа хөргсөн мөн төвчээртэй байсан. За тухайн бидний уулзалтын үеэр тэр өөрийнхөө залбирлын дэвтрүүдээ харуулж бидэнд хуваалцсан. Энэ нь болохоор
өнгөрсөн 10 жилийн туршид түүний хөтлсөн залбирлын тэвтрүүд байлсан бараг ойролцоогоор 12 байсан. Мөн тэгээд тэр өөрийнхөө алгасан зам бүрөө эргэж харахад дэвтэр дотроосоо эргэж харахад хуудас болгон дээр нь Бурхны гар байжээ гэдгийг олж харсан. 2001 онд коллежийн ахлагад байхдаа тэр бичсэн байдаг. Би өөрийнхөө мөрөөдлийг асууж зөрчилж болох болов. Би өөрийгөө эрсдэлд оруулж болох болов. Хэрвээ би асуугаад энэ асуултын залбирлаа гуугаад хүлээж авал ямар байх вэ? Тэгвэл би өөрийгөө эрсдэлд оруулъя. Эзэн хаа минь би танаас гоё. Би бусдад мэдээгээр үйлчилж нөлөөлж болох уу гэж бичсэн байлаа. Энэ бол 2001 онд түүний бичсэн залбирал. Коллежийн дараа Кимберли агсан түвшний сургуулийн талаар ч гэсэн бодсон. Номын сангийн сан судлал энэ талаар ч гэсэн бодож байлаа. Энэ чиглэлээр номын санж энэ чиглэлээр агсан түвшин суралцдаг юм билүү гэж Чикаго явах уу, Нью-Йорк явах уу гэж хүртэл бодов. Тэр үед тэр залбирлынхаа дэвтэр дээрээ бичсэн байсан. Тэр үед тэр нэгэн ишлэгийг дугуулсан байлаа. Тэр нь дуулал 37-гийн 4. Өөрийгөө эзэн зориул. Эзэн талрах. Тэгвэл тэр зүрхний чинь хүслийг өгөх болно. 2003 оны 11 сарын 4-нд залбирлын дэвтэр дээрээ та намайг хаашаа явахыг хүсэж байна? Та намайг хаана өөрийгөө төлөөлүүлэхийг хүсэж байна? Таны хүсэл хаана вэ? Зүрх сэтгэл минь түүнийг та шигтэж өгөөч. Би хүсэж байна, хүлээж байна гэж бичсэн байсан. Мөн түн өдөлгүй 2004 оны 4 сарын 15 Мичиганы нуурын эрхийн сандал дээр хэрэг цалинтай мөнгө орлого олж байгаа бодон нэг л цөхөрсөн сууж байлаа. Яг тэр цаг мөчид түүний зүрх сэтгэлд сүнсэнд нь нөгөө том сүлжээ ажиллах тухай мөрөөдөл нь эргэн сэргэж орж ирсэн байна. Мөн яг тухайн үед тэр өөрөө итгэлээр алхам авах ёстойгоо ч мэдсэн. Тэгээд Вашингтон ДС рүү явах ёстой байна гэдгийг ойлгосон. Ингээд ямар ч ажилгүй бахан мөнгөтэйгээр Кимберли ДС рүү явлаа. Тэр найзынхаа шалан дээр унтаад хэдэн сарын турш унтаж байсан. Унтаж өдөр хоногийн өнгөрүүлж өөрийгөө санхүүгээрээ жоохон хөл дээрээ босох хүртэл тэндээ хэсэг байв. Яг хөө хэрэгцээгээ хангадаг болоод ирэх үедээ тэр агентлагуудын хэсэг дээр цаасуудыг ямар төрлийн пепер цаасуудыг файлинг зэгцлэх ийм ажиллангаа маш олон тийш нь өөрийнхөө хувийн хэрэг мэдүүлгээ явуулсан боловч бараг 100 шахуу тэр бүхэн зүйлсүүд нь ямар ч боломжгүй хариултууд авч байсан ийм өдрүүд өнгөрчээ. Тэгээд ингээд энэ бүхний дараа нэгэн удаа
Kimberly анхны нэг ажлын саналаа авсан. Тэр нь бол нэг жижигхэн мэдээний товчоонд ажиллах ийм боломж оллоо. Түүний хувьд анхны өдөр бүтэн цагаар ажиллах, сэтгүүлчээр ажиллах анхны өдөр нь Катрина хой салхи Америкт ирсэн хой салхи салхилсан тэр шөнө байж таарсан. Тэрээр хэлэхдээ эдгээр тэдгээр шөнүүд ихээр ажилдаг байсан байна. Тэдгээр шөнүүд түүний ур чадварыг жинхэнэ сэтгүүлж болох ур чадваруудын хурцлж өгсөн ийм шөнүүд өдрүүд үргэлжилсэн. Мөн тухайн үед Иракийн дайнч гэсэн маш их идэвхтэй хүчээ авсан, олонний анхааралд орсон ийм цаг үед байсан. Тэгэхээр жилийн турш шөнийн цагаар ажиллаж байсан учраас Kimberly өдрийн цаг хайх шаардлага гарч ирсэн. Энэ нь бол өөрийгөө ядаж шөнөөр өдрөөр ажиллана гэдэг нь ядаж нэг амьдралтай хүн шиг байх юм да. Учир нь түүний хувийн амьдрал болон сүнслэг амьдрал энэ бүх зүйлсүүдийн үнэхээр шөнийн ажил нь болдож байсан. Ийм учраас ч тэр дахин ажилд хайж хэлсэн. За тухайн үед тэр өөрийнхөө мөрөөдлийн ажил ердөө хурууных нь үзүүрт байна да гэж бодсон. За тэр нэг ярьслага андаарсан. Гэвч хаалга хаагдсан. Дахиад үнэхээр хэцүү. Тэгээ яг иймэрхүү үеүүдэд бидний ихэнх нь өөрсдийнхөө мөрөөдлийг орхидог. Гэхдээ Kimberly мөрөөдлийн ажлаа тойрсоор л байлаа. Энэ бол залбираад байсан гэсэн үг. Дахин нэг жил шөнийн турш шөнийн ажил дээрээ дахин нэг жил ажиллах хугацааныхаа туршид тэр өргөжлүүлэн залбирсаар л байсан. Ингээд тэр дахин нэг ярьслаханд орсон. Энэ үед түүний хаалга түүнд боломж нэгдсэн. Ингээд энэ бүх зүйлийг түүхийг богино арай товч болохын тулд энэ бүх зүйлс түүний хувьд 10 жилийг авсан. Мэдээж тэр энэ бүхнийг өөрөөсөө хамааралтай юм шиг ажилласан. Мөн бурхан бүрэн хамааралтай юм шиг тэр залбирсан. Залбирлын журнал дэвтэр хөтлсөн. Эргээд дэвтрээ хараад энэ бүхнээр нь бурхан хамт байсан. Мөн бурхан түүний алхмуудыг хэрхэн яаж тодорхойлж, хэрхэн яаж чиглүүлсэн бэ гэдгийг олж харсан. Амьдралынхаа агшин бүрээс олж харсан байдаг. Бурхны хуруу нийхээ амьдралынх нь хууц болгонд хамт байжээ гэдгийг тэр мэдсэн. Тэрээр хэлэхдээ би фермерийн ажилчны аж ахуйн миний элэнц эмээ нараас нэг нь л 8 дугаар ангийн боловсрол эзэмсэн. Гэхдээ тэр фермдээ туслахын тулд сургуулиасаа гарах шаардлагатай байсан. Мөн түүнд их хүмүүс хэлэхдээ чиний хийж чадах юм ердөөл үнэ саах шүү дээ гэж хэлдэг байсан.
Би одоо түүний ач охин White House-д цагаан ордонд ажиллаж байна. Excuse me, Mr. President гэж хэлдэг байна.